Бүгдээрээ сайн байцгаана уу? Номын аялал сувгата тавтай морилно. Энэ удаад эм болон эмчид найдахгүйгээр өөрийгөө эмчлэх боломжтой юу гэсэн номынхоо үргэлжлэлийг тайлбарлах гэж байна. Дараах сэдвүүдээр ярих болно. За, эхний сэдвтээ орцгоё. Сүүнээс гаргаж авсан В уургийг өдөрт 20 грамаар 2 удаа уух юм. Өмнөх бичлэгээрээ ихэнх хүмүүс уургийн дутагдaltaй байдаг талаар ярьсан. Хангалттай уураг авахын тулд өдөр бүр их хэмжээний мах, загас, өндөг зэргийг идэх шаардлагатай болдог. Энэ асуудлыг шийдэхэд нэмэлтээр уураг уух нь хамгийн тохиромжтой юм. Уураг нь В уураг болон сой уураг гэсэн хоёр төрөл байдаг байна. Гэхдээ В уургийг хэрэглэхийг зөвлөж байна. Өдөрт хэрэглэх хэмжээг харвал өглөө оройд тус бүр 20 г уураг уух нь тохиромжтой. Яагаад гэвэл өдөрт 20 г уургийг 2 удаа хэрэглэснээр эрүүл мэндийн асуудлууд ихээхэн сайжирдаг байна. Харин энэ хэмжээнээс бага хэрэглэвэл үр дүн нь мөн адил бага байх болно. Өглөө оройд уух шалтгаан нь өглөө уусан уургийн нөлөө орой гэхэд дуустдагтай холбоотой. Тиймээс өглөө орой гээд өдөрт 2 удаа уух нь чухал юм. Үүнээс гадна мах, өндөг, загас зэргийг идэж байвал та өдөрт өөрийн биеийн жингээсээ 1.5 дахин их хэмжээний уургийг авч чадна. Гэхдээ зарим хүмүүс нэмэлтээр уураг уух дургүй байж магадгүй. Ялангуяа веган хоолтой эсвэл үр тайраны хоол хүнс голчлон хэрэглэдэг хүмүүс олон жилийн турш уургаар тутмаг байсан улмаас нэмэлтээр уураг уухад хэцүү байдаг. Мөн зарим өндөр настай хүмүүс мах идэхэд ходоод гидсэн эвгэрхэж суулгах шинж тэмдэг илэрдэг байна. Энэ нь уургаар дутмаг байгаагийн тодорхой шинж тэмдэг юм. Тиймээс ийм хүмүүс нэмэлтээр уураг уух гэж байвал уургийн хэмжээг 20 г биш 10-аас 15 грамаар бага зэрэг усанд найруулан ууж эхлэх хэрэгтэй. Мөн уургийн оронд өндөг идэж бага багаар уураг шингээх чадвараа сайжруулж болно. Уургийг шингээдэг фермент нь өөрөө уурагнаас бүрддэг тул 2-3 сарын турш үргэлжлүүлэн уургийг бага хэмжээгээр уснаар 20 г уургийг өдөрт 2 удаа ууж чадах түвшинд хүрэх болно. Бидний бие махбод уургийг хангалттай авсан үед хумс хурдан ургаж арьс илүү гоё болж биеийн эрч хүч нэмэгдэж сэтгэл санааны байдал тогтвортой болдог. Уургийг хангалттай хэмжээгээр авч чадвал витамин, эрдэс бодис зэрэг нэмэлт тэжээлүүд хэрэглэхэд илүү үр дүнтэй байдаг байна. Тиймээс эхлээд уургийг хангалттай хэмжээгээр авах нь чухал юм. За, дараагийн хэсэгтээ орцгоё. Эмэгтэйчүүд төмрийг нэмэлт тэжээлээр хангалттай авах хэрэгтэй. Эмэгтэйчүүд яагаад төмрийг хангалттай авах ёстой вэ гэвэл сарын тэмдгээс болж төмөр дутагдах магадлал өндөр байдаг. Төмөр дутагдсанаар сэтгэл гутрах, сандарч түгших, тэвчээр алдагдах, цус багтах, бие даарах зэрэг шинж тэмдгүүд илэрч бие сулдах магадлал өндөр байдаг. Тиймээс бараг бүх эмэгтэйчүүд ямар нэгэн байдлаар төмрөө нөхөх шаардлагатай. Хоол хүнснээс хангалттай төмөр авахын тулд өдөрт 4% бууцаа идэх шаардлага гарна. Ургамлын гаралтай хоол хүнснээс жишээ нь бууцаа, чавх гэх мэтээс төмөр авахын оронд мах, загас зэрэг амьтны гаралтай хүнснээс төмөр авах нь илүү үр дүнтэй байдаг байна. Үүнээс гадна төмрийн нэмэлт тэжээл дундаас хелат төмөр агуулсан нь илүү тохиромжтой байдаг байна. Энэ төрлийн төмөр нь бусад төмөртэй харьцуулахад шингэц өндөртэй. Хелат төмөртэй ойролцоо гем төмөр байдагч тэр нь үр дүн багатай. Жишээ нь гем төмөр хэрэглэснээр ферритиний түвшинг тогтсон хэмжээнд хүрэхэд 1 жил шаардлагатай бол хелат төмөр хэрэглэвэл 2 сарын дотор ижил үр дүнд хүрдэг байна. Ферритин нь бие махбодод төмрийг хадгалах уураг бөгөөд төмрийг нөөцөлж шаардлагатай үед хангаж өгдөг чухал үүрэгтэй. Тиймээс ферритиний хэмжээг нэмэгдүүлснээр төмрийн нөөц сайжирна гэсэн үг. Харин эрэгтэйчүүдийн хувьд төмөр дутагдаагүй бол нэмэлт төмөр авах шаардлагагүй. Учир нь эрчүүдийн хувьд төмөр дутагдах нь ховор үзэгдэл юм. Гэхдээ хэрв төмөр дутагдсан бол эрчүүд мөн адил хелат төмөр хэрэглэх боломжтой. За, тэгвэл дараагийн хэсэгтээ орцгоё. Нүүрс усаа багасгаж өөх тос хэрэглэх юм. Яагаад нүүрс усыг багасгаж өөх тосыг хэрэглэх хэрэгтэй вэ гэвэл нүүрс усыг эрчим хүчний их үүсвэр болгон ашиглах нь үр ашиггүй байдагтай холбоотой юм. Бүх амьд организм ATP буюу аденозин трифосфат хэмээх энергиээр ажилладаг гэдгийг ойлгох хэрэгтэй. ATP нь цахилгаан эрчим хүч шиг бөгөөд энэ нь бидэнд амьсгалах, хөдөлгөөн хийх, бодох, зүрхний үйл ажиллагаа, хоол боловсруулах зэрэг амьдралын бүхий л үйл явцад шаардлагатай байдаг. Бүх амьд биетүүд ургамал амьтан ялгаагүй ATP ашиглан амьдардаг. Тиймээс ATP ихтэй бол бид эрч хүчтэй байдаг, харин бага бол хурдан ядардаг байна. ATP бий болохын тулд нүүрс ус юм уу өөх тосны аль нэгийг ашигладаг.
Энгийнээр тайлбарлавал уураг бол хөдөлгүүр, нүүрс ус, өөх тос бол түлш юм. Тиймээс нүүрс ус болон өөх тосны аль аль нь чухал хэрэгцээтэй. Тэгэхээр нүүрс ус болон өөх тосны аль нь ATP үүсгэхэд илүү үр дүнтэй вэ гэвэл өөх тос юм. Нүүрс уснаас ATP-г 38 ширхэг хүртэл үүсгэх боломжтой бол өөх тосноос 129 ширхэг ATP үүсгэх боломжтой. Энэ нь 3 дахин их гэсэн үг юм. Тиймээс нүүрс уснаас гарсан энерги хурдан дуусаж ходоод хурдан хоосордог. Өөх тосоор энерги үйлдвэрлэхэд илүү тогтвортой үр дүнтэй байдаг тул өлсөх мэдрэмж бага үүсдэг. Өөх тос нь мах загас өндөг гэх мэт уураг ихтэй хүнсэнд агуулгаддаг тул уураг бас хамтдаа хэрэглэгддэг. Харин нүүрс усны гол их үүсвэр болох будаа, талах, гомин зэргийг багасгаж мах өндөг, бяцлаг, цэцгийн тоос гэх мэт өөх тос ихтэй хүнсийг нэмэгдүүлэх нь чухал юм. Тэгвэл сүүлийн хэсэгтээ орцгоё. Уургийн нунтаг хэрэглэж амттанд дурлах хүслээ дарах юм. Чихэрлэг юм идэх хүслээ дарахын тулд яагаад уураг буух ёстой вэ гэвэл нүүрс ус идэхээс татгалзах нь маш хэцүү байдаг. Өмнө нь бодож байсанчлан бүх амттай хоол хүнс бол нүүрс ус юм. Нүүрс ус нь кокаин шиг донтуулдаг гэж ярьдаг. Гэхдээ тэр хүчтэй хүсэл хангалттай хэмжээний уураг эзнэр суларч болно. Биологийн эрдэмтэн Дэвид Лобенхаймерийн бичсэн хоолны туршил номонд хэрэгцээтэй уураг авах хүртэл таны хоолны туршил буурахгүй гэж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл хэрэв та хангалттай уураг авбал хоолны туршил дарагдах магадлал өндөр болно. Зарцааны тухай бодож үзье. Зарцаа идэх хоол олон байсан ч ягаад ч юм уураг ихтэй болохоор бие биенээ иддэг. Амьд биетийн хувьд уураг нь нэн тэргуунд авах ёстой шимт хижээл юм. Бүр тодруулбал бид уураг авахыг хүсдэг учраас чипс, гомон гэх мэт зүйлсийг идэх дуртай байдаг. Бас хоолны туршил сайн байдаг. Иймд чихэрлэг зүйл идэхээс өөр аргагүй болсон үед бие махбодоо уургаар нөхөх нь зүйтэй. Өлсөж байвал уураг уугаарай. Хэрэв та үүнийг хийвэл таны биед үнэхээр хэрэгтэй уургийг авч чадна. Мөн таны хоолны туршил дарагдана. Уураг уух нь таны амттан идэх хүслийг бууруулдаг гэдгийг санаарай. Энэ хүртэл бид эрүүл байхын тулд хангалттай хэмжээний уураг авах хэрэгтэйг мөн витамин, эрдэс бодисоо нөхөх хэрэгтэйг мэдэж авлаа. Энэ хүртэл бичлэгийг маань үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгвэл дараагийнхаа бичлэгээр уулзалтлаа. Түр баяртай.